Сайн бацгаана уу? Өнөөдрийн дугаард хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шийдэгдсэн гим хорийн хохирол 850 мянган төгрөг гаргуулах тухай хэргийг ярих болно. За нэхэмжлэгч нь орсон суугч, хариуцагч нь цөөхөн захирал байгаа. За энэ кейс ер нь бол маш сонирхолтой гэдгийг эхэлж онцолж дурдмаар байна. За орсон суугчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг товчлон хүргэе. За энэ хүн хан уул дүүргийн нэгэн хотгонд амьдардаг. За сөөхөөс нь төлбөр мөнгө нэхэмжилсэн мэдэгдэх хууц буюу жижигхэн цаас хаалга дээр наад гişүү дээ. Тэгсэн юм байна. Гэтэл үүнд нь орсон суугчин дургуйсан өс хонзонгийн сэтлэлээр хандан хаалгыг сэвтэж гэмтээсэн гээд цагдаа дуудлага өгсөн. За зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дэх хэсэг бусдын эд хөрөнгийн хууль бусдаар устгасан гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 201-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байт юм байна. За цагдаа энэ хуулийн зүйл залтыг бариад тухайн цөөхөн захирлыг 200 мянган төгрөгөөр торгожээ. За түүний шүүхэд хандаж гаргасан нэхэмжлийн гол агуулга нь энэ буруутай үйлдэл улмаас манай гэрийн бүргэд хаалган зураас үүссэн. За энэ төрлийн хаалга нь 100 айл дээр 850 мянган төгрөгийн үнэтэй байна. За хаалганы үнийг тогтоолохоор шинжээч томилох хүсэлтийг маань шүүх хангаагүй. Тиймээс хаалганы үн 850 мянган төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө гэсэн юм байна. За нэгсэндээ хаалга дээр нь мэдэгдэх хуудчгэн наасан чинь тэнд нь цавуун нүлдээд үнийгээ гим хор учруулсан гэж үздэн байна. Хариуцагч буюу сөөхийн дарга нь шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт за энэ хүн бол манай орсон суугч иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147-гийн 1 дэх хэсэг заасны дагуу сөөхөн төлбөрөө төлдөггүй. За байцаагч очоод төлбөрөө нэхээр айлгах, дарамтлах, үйлдэл гаргадаг учраас нэхэмжлээ хаалга дээр наагаад явсан. Гэтэл хувь хүний өмчөд хадлаа гэх нэрийдлэр манай байгууллагад цагдаад өгж торгуулийн арга хэмжээ авахулсан. За тухайн байгууллагын удирдах байгаа захирал гэдэг утгаар намайг торгосон. За шийдвэрийн хуудасаар арга хэмжээ авахулсан гэдгээр хаалга эвзэн гэж үзэхгүй төлбөрөө түл гэж бичсэн мэдэгдэл нь үн бичдэг жижигхэн наалт байдаг бөгөөд наалт наасан төдийх нь бүтэн хаалга төлүүлэх гэж байгаа нь шунхай ус хонзонгийн сэтлээр хандаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн байна. За нэмэлт мэдээлэл өгөхөд нэхэмжлэгч буюу орсон суугч, хариуцагч буюу сөөхөн дарга хоёрын хооронд өмнө нь өөр зүйлдер жижиг сажиг маргаан үйл ойлголцол байсан юм байлээ. За шүүхээс иргэний хуулийн 97/511-ийн зүйл залтуудыг тус дурдаад за гим хор учруулагч этгээд болон учирсан гим хорийн хооронд шалтгаанд холбоо үүссэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгчийн хаалган цавуутай цаас наасны улмаас зураас үүсэж сэвтээж гэмтээсэн гэж тайлбарлана. Дээр гэмтэлтэй холбоотой хаалганы үнд гаргуулахаар нэхэмжлийн шаардлага тодорхойлж байх боловч энэ нь хариуцагчийн дээр гим буруутай үйлдэлс болсон гэх үндслэл тогтоохдоггүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. За нэхэмжлэгч дав заалтсан. За тэр гомдлын үндслээ за шүүхээ буруутган хавц хэрэг тавагдсан материал сайн уншаагүй. За шүүх хуралдаанд миний хэлсэн үгийг хуралдааны тэмдэглэл тусгаагүй. Зөрчлийн шийтгэл тогтоолын анхан шатны шүүхийн шүүхт тэр чин зүгээр л цаас гэж хэлснийг нь оруулаагүй. Дээрх үйл баримтуудаас үзэхэд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ностой зөрчсөн тул шийдвэрийг хүчингү болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө гэсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн дав залдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээг гэжээ. За энэ нэхэмжлэгч шүүх хуралдааны тэмдэглэл бичигдсэн үгийг би ингэж хэлээгүй, тиймээс бичлэгээ үзнэ гэх мэт гомдол гаргасан байт юм байна. За ер нь бол энэ хүний санаа зөрчлийн хуулиар торгуулсан байхад нэхэмжлийг хангаагүй шүүх буруу шийдвэр гаргасан гэд байгаа юм. Хариуцагч талаас давах шатны шүүхэд ийм үг хэлсэн байдаг. За энэ нэхэмжлэгч маань цагдаагийн газар болон шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүний эрхийн үндэсний комисс гэх мэт одоогийн байдлаар 5-6 байгууллагад цөөхөд холбогдуулан гомдол гаргасан гэжээ. За анхан шат нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож давах хэвээр үлдээсэн. Магадгүй энэ хүн хяналтын чадварт гомдол гаргасан байх гэвч ийм маргааныг яаж хүлээж авах вэ? За энэ хүний дарамтнд би бас орсон байдаг. За учир нь энэ шүүхийн шийдвэрийг би 2 жилийн өмнө олж уншаа надад сонирхолтой байсан тул мэдээллийн сайтад тавьсан. За энэ кейсийг хүмүүст ойлгомжтой уншихад амар болох үүднээс товчилж бичиж байхдаа за энэ хүн одоо над руу залгаж ер нь мэтгэл хүн байх шүү гэж ботсон. Яг тэр ботсны мань дагуу сайтын редакцид очин бөөн уйман өсгөн наад мэдээлэл устгах гэж шаардсан. За дараа над руу залгаад гэрийн хаяа хэл би чамаа миний нэр төр халтсан хэрэгээ шүүхт өгөх болно гэж сүрдүүлсэн. За тэр өдөр над руу баг энэ хүн 20 удаа залгаж мессеж бичиж хэлэхгүйгээр доромжилсон. За сайт аргагүй байдлаар тухайн мэдээлэлээ устгасан.
За ерөнхийдөө бол мэдээлэл гарсан даруйд гэрлийн хурдаар олон шеэр авсан. За сэтгэл нь мэдээж нэхэмжлэгчийг буруутгасан байсан. За шүүх имэйл сайтад хотхны нэрийг нэгчин гэж бүтнээр нь бичээд нэхэмжлэгчийн нэрний эхний үгсийг БН гэж байсан. За тэгсэн чинь энэ хүн хотхны нэрийг бичээд нэрийг маань товчлсон үгээр бичсэн хэдий ч намайг гэж хүмүүс мэднэ гэж маш их уралсан. За дуу хоолойг сонсохоор 50 орчим насны эрэгтэй хүн байсан. За тухайн өдөр над руу гэрийн хаягаа ууг чамайг шүүхэд өгнө гэдэг бүр залгаад ахаар сүүлдээ бүр би өөрөө стресст орсон. За нэгэн өдөр би ингэж стресст орж байхад нэг хотхон амьдарж байгаа хүмүүс ойр тойрны хүмүүст ямар их төв учруулдаг юм бол гэж бодсон. Сая би энэ шүүхийн шийдвэр дахин уншлаа. Тэгэхээр Ингчин гэдэг хотхны нэр нь анхан дээр бүр байхгүй давах дээр гэж бичигдсэн байна лээ. Бодвол завтай хүн заргалтаад өөрчлүүлсэн байх гэж бодож байна. Сонсогч та бүхэнд яг үн шиг үйл явдал тохиолдож байсан бол доор комент үлдээгээрэй. За өнөөдрийн дугаард хамт байсан баярлалаа.